Улсын их хурлын гишүүн Эрдэнэ Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцлаа. Энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн төв, асрах газар, хүчирхийллээс хамгаалах төв зэрэг цогцлбор барилга болж байгаа юм а. Монголын талаас 2016 оны улсын төсөвдөр 2 тэрбум төгрөг суулгаад цэвэр бохор дулааны шугамын ажлуудыг хийгээд дууссан байна. Бүгд найрамдах хятад ард улсын засгийн газрын буцалтгүй тусламж 75 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа барилга юм байна. Ер нь Монгол улсад урд өмнө энэ хүүхдийн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зориулалттай юм хөгжлийн үндэсний төв бол ерөөсөй байгаагүй. За тэгээ энэ зөвхөн барилга баригдах биш, энэний чинь дагаад боловсрууччин бэлтгэх асуудал мөн яригдчихэж байгаа. За 250 орчим эмнэлгийн эмч сувилагч нарын бэлтгэх асуудлыг бол ярьж байгаа. Тэгээ энэ бол дандаа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний эцэг эхчүүдтэй ажиллах сэргээн цэцлэлтийн чиглэлийн ийм эмч сувилагч нарын бэлтгэх асуудал бол яригдж байгаамаа. Тэгээ энэ бол үнэхээр одоо маш том бүтээн байгуулалт. Ялангуяа бидний ирээдүйд болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо хувьд бол энэ бол одоо анхны бөгөөд маш том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь Монгол улсад анхудаа баригдаж байгаа бөгөөд 250 ортой амбулаторийн нөхөн сэргээх тасаг, нөхөн сэргээх, сургалт, хэвтүүлэн эмчлэх тасгуудаас бүрдсэн иж бүрэн цогцлбор юм а. Уг барилга нь 14990 м квадрат талбайтай зойр болон 3 давхраас бүрдэн. Энэхүү төсөл нь нийт 30 сарын хугацаанд үргэлжлэн баригдад тусгаар төлөвлөгдсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь дэвшилтэд техник технологи бүхий Монгол улсын хамгийн том нарийн мэргэжлийн нөхөн сэргээх төв болох юм а. Төслийн удирдагч байгууллагын Хятад улсын Жуян олон улсын барилга усралтын компани төслийн гүйцэтгэгчээр бүгд найрамдах Хятад ард улсын төмөр замын 4-р товчоо ажиллаж байгаа юм байна. Яг өнөөдрийн байдлаар бол энэ талбайн одоо дотор засаг чимэглэл тэгээд одоо салхивч одоо иймэрхүү ажлыг хийж байгаа. Гол одоо тэнгэр хөтөрснөөс гадна одоо нэг одоо барилгын ажлууд төрөж өгсөн байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар энэ барилгын одоо талбай дээрх одоо тийм хүндрэлтэй одоо тийм асуудал харах нь одоо байхгүй байгаа гэж. Гэрээний дагуу 2018 онд баригдаж дуусаж түлхүүр хүлээлцэх үйл ажиллагаа болох ёстой. Монгол улсад урд өмнө нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв баригдаж байгаагүй. Зөвхөн барилга баригдахаас гадна боловсон хүчний ажил давхар яригдаж байгаа маа. Өнөөдөр үнэхээр Монгол улс, Монголын төр гэж байгаа үед бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ийм сайхан орчин үеийн нөхцөлд одоо эмчлэн, сувлан, нөхөн сэргээн гэдэг бол өөрөө одоо Монголын төрийн хийж байгаа хамгийн чухал ажлын нэг гэж үзэж байгаа. Тэгээ бид дүүргээсээ одоо бүхэл энэ зүйлийг хугацаанд нь ашиглалтанд оруулахын төлөө, ойр орчмын бүх асуудлыг шийдэхин төлөө бид нар бол ингээд сайхан хамтраад ажиллаж байгаа. Энэхүү барилга нь дутуу зүйл огт байхгүйгээр эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүжих сэргээн заслыг үйлчилгээ авахд ямар нэг хүндрэл гарахгүй байх үүднээс олон улсын мэрэгжлийн хүмүүсийн оролцоотойгоор анх зураг төслийг 2013 онд хийжсэн байна. 2014 онд бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны яамтай ярьсны эцэст 2015 онд үзэглэгдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан учраас бүх тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон байх юм байна. Одоогийн байдлаар барилгын үйл явц 60% байна.